Миний бэрүүд болно гэдэг байгаа биз? Босгоden. Бооц хийж яг чадах уу? Босгоden. Бооц хийн гэдэг чинь амар ажил биш. Хатан мэжин юм ярьж ин хамаа хамигчш. Эхлээ маха гараар татаад гурлаа зураад амраа. Бүхний гараар хийхгүй юм бол машин тамрыг давраа. Эзэгтэй бэн гэдэг чинь эгзэгтэй зүйл олон бэ. Эмхийн зүйлийг чадахгүй бол бүгднгийн чинь голон бэ. Залуу задан наснасаа ямар ч холыг хашраа. Салаа цэгийг холдож чадаа дараах цэгийг ташраа. Ирэх хүнийг татан дэвэр тодороор нь бацна. Хаяа гэртээ болоход дөрөв заримдаа нэг гацна. Хоол авчин гэдэг чинь сэтгэл зүртэл ажил. Одоо та нар ойлгосон бол сэтгэлээсээ ажил. Холоо гэдэг хатуу шүү. Хадмын хаяа хэцүү шүү. Хитэн тагдаг хийсэн гэлээ намайг тамар битэн шүү. Дэмий шүү. Юу яасан тараач би мэдэн шүү. Ургуу хэрэг тахах юм бол салаад тагчих. Юу яриад байгаа юм бэ? Бид гурав чадна. Яг та гурвын амтсан хот тавьчихгүй. Гэхдээ та нар дахиад дууны шүнжэнгөө хийж чадах уу? Энийг зөвхөн байсан гэсэн итгэж юм бол аргагүй. Ээж минь надад заасан болохоор итгэж чадна аргагүй. Миний хувьд шалгалт гэдэг олон талаас явагдана. Гэрээ зэврэлж хоолоо хийх нь ажил биш шиг харагдана. Ойлгохгүй олон таар нээжин та нарыг хайрлна. Миний үрстэй төсөлтөд ирсэн болохоор баярлна. Цагаа тодулж чинь сэтгэл гэдэг цагаас уу. Гэхдээ гаяа уурлах юм бол гар талыг минь харъя шүү. Илээд өг. Бууцаа хий. Цагаа хараа чигэндээ. Өө тэгээд эмэгтэй хүнийг дараа та нар хатан ухаалж чимэндээ.